Сайн байцгаана уу та бүхэндээ эзний өдрийн мэндийг хүргэе. За тэгэд бүгдээрээ хамтдаа бас эзний үгийг сонсохоос өмнө довчхон залбирцгаая. Баярлалаа бурхан минь та өөрийн үгээр бидэнтэй ярьж та агуу эрх мэдэлтэй үгээрээ биднийг ятгах, биднийг урамшуулж, биднийг ойлгуулж, бидэнд чухал хэрэгжүүлэлтийг бидний амьдралыг та өөрчлөөрэй. Бидний амьдралыг тэр чигээр нь та өөрчлөөрэй. Бидэнд цоош нь хараа, цоош нь бодол, цоош нь хандлага бүх зүйлийг их эзэн минь та өөрчлөөрэй эзэн. Учир нь та хаанчлаа энэ дэлхий дээр тогтоосон билээ эзэн минь. Учир нь бид таны мотрын бүтээлүүд билээ эзэн. Танд маш их баярлалаа. Их эзэн Иесус Христийн нэрээр гон залбирлаа. Амен. За бид нар ерөнхийдөө 2 дугаар Самуэль номноо бол шувтарч байна. За сүүлийн бүлгийнхаа одоо өмнөх бүлэг дээр бол ирчээд байна. Бүхэл бүтэн 1 дугаар Самуэль, 2 дугаар Самуэль гээд түүхийн маш том хоёр номоор бол хуучин гэрээний хоёр номоор явсан. Мэдээж бид нар бол нэг хуучин гэрээний ном, нэг шинэ гэрээний ном гэд ингээд бол явдаг байгаа. За ингээд өнөөдөр бол бид нар хамтдаа 2 дугаар Шимээл номныхоо 23 дугаар бүлгийг бол уншиж үзнэ. За өнгөрсөн 22 дугаар бүлэг яаж төгссөн бэ гэхээр Давид хаан ямар их амжилтанд хүрсэн, ямар одоо амжилттай амьдралаар амьдарсан, хаан болсон, тийм ээ, маш одоо сайн сайхан зүйлийг одоо үзэж харсан. Ингээд энэ болгоныхоо учир шалтгаан, энэ болгоны бол үндсэн шалтгаан бол би бурхан намайг таалсанд байсан юм аа. Учир нь би бурханыхаа өмнө зөвхт нэгэн байсан, гин бурууг үйлдээгүй. Би бурханыхаа одоо үгийг сахисан учраас л бурхан надад одоо шагнаж ингэж хандсан юм а гэсэн ийм одоо зүйлийг бол 22 дугаар бүлгээр бол үздсэн байгаа. За ингээд 23 дугаар бүлэг бол бас Давид хааны бас айлдсан үг. За тэгээд бас түүний баатаруудын талаар бол одоо гарч байгаа. За ингээд 23 дугаар одоо бүлгийн рүү орохоос өмнө би та бүхнээсээ нэгэн асуултыг асууя. Энэ асуултыг та бас өөрөөсөө асуугаасаа гэж. Та бурхны өмнө хэр зөвхт амьдардаг вэ? Зөвхт амьдардаг вэ гэж, тийм ээ. Тэгэхээр зөвхт амьдрна гэдэг нь яг юу гэлж байгаа гэхээр бурхны өмнө зөв амьдардаг вэ? Бурхны яг хүссэнчлэн, тогтоосончлан амьдардаг вэ гэдэг, тийм ээ. Тэгэхээр хүн ер нь яавал зөв болдог вэ? Зөв амьдардаг гэхээр их сони юм байна. Хүний зүрх сэтгэл бурхантай харилцаатай байх үед хүн зөв амьдардаг юм байна. Зөв сонголтыг хийдэг, зөв шийдвэрийг гаргадаг юм байна. Сонин. Одоо манай дэлхийн дагуулчин сар штэ тийм ээ, хөөрхөн дагаал явж идэг, тийм ээ. Дагаад явж идэг. Яг үнтэй адилхан. Сар бол дэлхийг яг дагаад явж идэг. Дэлхийг хаана явна? Тэнд явж идэг. Яг дагуулна, тийм ээ. Тэгэхээр бид нар өөрсдөө бурхны бүтээл гэж харах юм бол бурхан хаана байна? Тэнд уг нь бид байх ёстой юм шиг, тийм ээ. Бурхан бидний удирдагч гэж харвал, бурхан бидний тэргүүн гэж харвал, хүүхэд бурхан хаана байна? Тэнд бид байх ёстой юм шиг. Унгыг бид нар хардаг тий. Жоох ундаг яг ээжигээ дагаад яваад идэг. Хаанч явсан яг ээжигээ дагаж ямар ч амьтны үр зулцэг ер нь ээжигээ дагаад одоо нугсыг харахад л хөөргөн тийм ээ. Ээжигээ араас нь дагаад ингээд явж идэг. Бид нар яг адилхан хүн тэгвэл хэнийг дагах ёстой юм бэ гэж. Хүн тэгвэл хэнийг дагж ийж хүн ер нь зөв амьдардаг. Одоо унаг бол ээжигээ дагж байгаа нь ээж нь бол аваар осо зөв замаар дагуулна. Тийм ээ. Гэтэл хүнийг зөв дагуулагч нь хин юм бэ гэвэл бурхан байна. Бурхан өөртөө хамт байхаар, өөртөө харилцаатай байхаар хүнийг бүтээсэн байна. Тийм ээ. Тийм учраас ямар ч үр зулцгийг эхээсэн салгах үед тэр үр зулцэг айцсаар дүүрдэг. Бас тийм ээ. Учраа олгоо байдаг, айр сандардаг. Ихтэйг амт чон үүрэндээ үлзийтэй гэдэг үг байгаа. Чон үүрэндээ үлзийтэй. Үүрэндээ байгаа чон бол амар амгалан айхан байхгүй, тийм ээ. За тэгэхээр хүн ямар үед зөв амьдардаг юм бэ гэж. Хүн ямар үед аз жаргалтай амьдардаг юм бэ? Зүрх сэтгэл нь амар тайван байдаг юм бэ гэвэл бурхантай харилцаатай байх үед юм байна. Бурхантай харилцаатай байх үед, тийм ээ. Одоо жишээлбэл бид нар плетгээр тогоор ажилдаг плетгийг тогонд залгахгүй бол ажиллахгүй. Тогонд залгаж ижил тог ирж иж ажиллаж байгаа. За энэ өвөл бол бас нэлээ амар өвөл болсон. Гол яг эдэр 9 хүүтэн үргэлж байгаа 7 хоногт Улаанбаатарын маань тогууд тасарч эхэлсэн. Том одоо дулаан цахилгаан станц маань гэмтэл гараад, тийм ээ. Тэгэхээр тоггүй бол олон амьдрал ер нь зогсож байгаа. Тог уцас тогон залгаж иж
цэнийг авч байгаа. Тийм ээ. Миний бас компьютер байгаа. Миний компьютер одоо батарей нурцсан, байнгын залгаастай тогонд тэгж ажиллаж идэг. Тийм ээ. Тэгвэл хүн ямар үед аз жаргалтай, амар тайван, бас зөвхт амьдрдаг юм бэ гэж. Хинтээ холбоотой байх үедээ юм бэ гэж, тийм ээ. Байнгын тэр холбоотой байх үед одоо тий хинтээ хүн байнгын холбоотой байж зөв амьдрдаг юм бэ гэж. Бүгдээрээ хамтдаа 2 дугаар Шимээл номныхоо 23 дугаар бүлгийг би та бүхэнд уншиж өгье. За манайхан би эндээ за Бурхны үгийг бүгдээрээ дуустал сонсон шүү гэж хэлээрэй. Замаасаа бүгдээрээ яахгүй шүү тийм ээ. Замаасаа хэдүүлээ буцахгүй шүү гэж тийм ээ. Замаасаа буцахгүй шүү гэж. За ингээд 2 дугаар Шимээл 23 дугаар бүлгийг би та бүхэндээ уншиж өгье. Та бүхэн хараарай. 1-р ишлээс би та бүхэнд стандарт монгол орчуулганаас уншлаа. Эдгээр нь Давидын эцсийн үг байлаа. Өндөрт өргөмжлөгдсөн Ешийн хүү Давид Яаковын бурхны тослон томилсон Израилийн уянгат дуу зохиогч ийм тунгаглаж байна. Яавагийн сүнс надаар дамжуулан ярьлаа. Ярих үг нь хилэн дээр минь байлаа. Израилийн бурхан ийм айлдваа. Израилийн хад надад хүүрнөв. Бурхнаас имээж бусдыг шударгаар захирдаг нь үүрийн туяа, ургах наран мэт, үүлгүү цэлмэг шин өглөө мэт, хурын дараах нарнаар хөрснөө ургах өвс ногоо мэт болоо. Өрх гэрмэн бурхантай хамт бусуу. Үн мөхийн гэрээ тангараг хийсэн тэрвэр имхэлж бүгдийг сэгчээ. Хамаг аврал бүхий л хүслийг минь хантал биелүүлэгч нь тэрээр босуу. Хурч үл болох өргөс бот мэт олиггүйчүүд хөөгдөж туugдах нь гарцаагүй. Тэдэнд хүрэх хүн байвал төмөр жадны ишээр хүр тэд тэндээ шатаагдаж дууснаа. Эдгээр нь Давидын хүчит ирсэн нэр ээжээ. Дархгемон хүн Йовеш Башавет нь 3 баатрын тэргүүн байваа. Тэрээр нэг удаа жадаараа 800 хүнийг хөнөөсөн юм. Түүнийг мөн Эцний удмын Адано гэдэг байжээ. Түүний дараах өнөөх 3 баатрын нэг нь Ахах хүн Додогийн хүү Илазар байв. Тулалдгаар нэгдсэн Филешетчүүдийг үл тоомлсноос болж Израилийн цэрэг уграх үед тэрээр Давидтай хамт байлаа. Тэгэхэд Илазар угсхийн орж гар нь цуцаж элдэндээ зууралтлаа Филешетчүүдийг ядсан юм. Тэр өдөр Яавэ агуу ялалтыг сойргсон агаад бусд нь үргэстдийг тонох гэж л түүний ягаас ирсэн байлаа. Түүний удаах нь хараар хүн Агагийн хүү Шамаа байв. Талбайн нэг хэсэгт нь зармаг тарьсан байсан ба хүмүүс Филешетчүүдээс зүгтаав. Харин Шамаа талбайн гол зогсоод тэр газрыг хамгаалж Филешетчүүдийг хяар зогчээ. Тийхүү Яавэ агуу ялалтыг сойргсон билээ. Филешетийн цэрэг Рафагийн хүндий тугарагнан байхад Адуламын агууруу Давид дээр ургацсан үеэр түүний 30 шилдэг эрийн 3 нь нэржээ. Давид бэхлэлттэй байх зур Филешетийн цэргийн анги Бэтлехемд байв. Давид Бэтлехемийн ихүүдний дэргдэх усны нөөцлүүрээс хэн нэг нь надад уух ус авчирдагч болоосоо гэж хүсэмжилсэнд өнөөх 3 хүчит дэр Филешетчүүдийн хуаранг нэвтэрч Бэтлехемийн ихүүдний дэргдэх усны нөөцлүүрээс ус утхан хийж Давидэд авчирж өглөө. Гэтэл Давид уулгүй Яавад өргөл болгон зутгаад аяа Яавэ үүнийг уух нь надаас хол байг. Амиа золин байж явсан хүмүүсийн цусыг би уух гэж юу гэд тэр усыг уухыг хүссэнгүй. Мөнөөх 3 хүчит дэр эдгээр үйлсийг бүтээжээ. Цэрүягийн хүү Явын хүү Абишэ тэр 30 хүчит дайчны тэргүүн нь байв. Тэрээр жадаа эргүүлэн 300 хүнийг хүүс тэмдэрсэн тул өнөөх 3-ын адил дуусагджээ. Авишэ мөнөөх 30 дайчны дунд ихээр үнэлэгдэж тэдний ахлагч болсон авч өнөөх 3-тай хараахан эн зэрэгцэхгүй юм аа. Йохо Ядагийн хүү Бинаяа нь Гавцелийн их үйлсд зоригт дайчин байваа. Тэрээр Мовын эгэлгүй 2 баатрыг дийлсэн ба цас орсон нэгэн өдөр усны нөөцлөр рүү орж арслан гагнсан удаатай билээ. Тэрээр бас нэгэн сүрлэг Египт ирийг дийлсэн юм. Египт ир гартаа жадтай байсан ч Бинаяа саваа мод барин очиж Египтийн ирийг гараас жадыг нь салгаад мөнөөх жадаар өөрийг нь хөнөөжээ. Эдгээр үлсээрээ Ехуядагийн хүү Бинаяа өнөөх 3 хүчит ирийн дайтай нэр алдрыг олжээ. Бинаяа мөнөөх 30 дайчны дунд
үнэлэгдсэн ч өнөөх гуравтай хараахан энэ зэрэгцээгүй юм аа. Давид түүнийг торгон цэргийнхээ ахлагчаар томилжээ. Мөнөөх 30 дайчны дунд Явын дүү Асел, Бэтлехемийн уугуул Додогийн хүү Илханан, Хараад суурингийн Шама ба Элика, Балти хотын Хелец, Дакогийн уугуул Иккешийн хүү Ира, Анатот суурингийн Авиезер, Хүшэ суурингийн Мевуннай, Ахаг хүн Салмон, Нитуфа суурингийн Махре, Нитуфагийн уугуул Банагийн хүү Хелов, Бенамины удам Гевагийн уугуул Ривайгийн хүү Иттай, Паритон суурингийн Бенаяху, Гашийн хүндийн Хедтай, Арбатын Ави Алвон, Бахуромын Аз Мавет, Шалбоны Ил Яхба, Ишаны хүү Яханатон, Харарын Шамма, Харарын уугуул Шарарын хүү Ахи Ам, Махат гаралтай Ахаспайн хүү Элифелет, Гило хүн Ахитофлын хүү Илиам, Кармелын Хецрай, Араб суурингийн Парей, Цовогийн Натанай хүү Игал, Гад хүн Бани, Амнон хүн Цлек, Цэрүягийн хүү Йовын зэвсэг үрэгч Биротын уугуул Нахрей, Етер хүн Ираба, Герав нар, Хет хүн Урия гэд нийт 37 хүн байлаа гэсэн байна. За эдгээр нь нэгдүгээр ишлэгийг харвал Давидын эцсийн үг байлаа гэж. За тэгэхээр Давидын эцсийн үг гэдэг чинь юу гэсэн үг вэ? Давид хаан маань нэлээд нас өндөр болоод магадгүй ажил албаа гүйцэтгэхээ бархаа болоод, дийлхээ болоод, насан өндөр болоод дараа үеийнхээ хүмүүст, дараа үеийнхээ ажил хэргийг авах гэж байгаа. Магадгүй өөрийнхөө үр хүүхдүүдэд хааны орыг залгах гэж байгаа хүүхдүүдтэй, магадгүй өөрийнх нь хаан орны төлөө хүүхдүүд нь тэмцэлдэж болно. Тэдгээр албатуудаа хүүхдүүдтэй захиж үлдээж байгаа эцсийн үг гэж. Маш одоо бид нар заримдаа за эцсийн үгээ хэлнэ үү гэж бид нар тэгдэг штэ тий. Тэрнтэй адилхан Давидын эцсийн үг байлаа гэж. Тэгэхээр энэ ч бол бичээч өөрөө энэ Давидын энэ үгийг хэлэхдээ Давид яг энийг бол Давид өөрөө бичээг энийг бичээч бичсэн байгаа. Бичээч өөрөө зохион байгуулж бичээд Давидын үгийг бичихдээ өндөрт өргөмжлөгдсөн гэж байгаа. Давидыг өндөрт өргөмжлөгдсөн тийм ээ. Яшэн хүү гэж. За Ешегой бол 8 хүүтэй байсан. 8 сайхан өвгөнтэй байсан. 7-гоо бол хаан болох гэж үтсэн Самуэль ирэхэд. Шимээл ирэхэд. Тэгтэл Шимээл бол энэ 7 ч юм биш байна. Танд өөр хүү байгаа юу гэж тийм ээ. Гэтэл хоноо хээр хариулаад явж байгаа нэгэн өсвөр насны хүү байгаа гэж. Тэр чинь бол хаанаар томилогдох юм аа гэж. Ингээд Давид бол дээрээ 7 ахтай. Яшег бол 8 сайхан хөвгүүнтэй. Ингээд хамгийн отгон хөвгүүн нь бол Израилийн түүхэнд маш том одоо гавьяа байгуулсан. Ард түмнийг удирдсан. Мэргэн ухаантай. Тийм ээ. Бурхны өмнө хариуцлагатай. Одоо ийм хүн байсан. Тийм учраас Яаковын бурхны тослон томилсон гэж. Яаковын бурхан гэж яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр одоо энэ бичээч чинь өөрөө Давидаас хойно амьдарч байгаа. Өөрөө ард түмний дунд амьдарч байгаа. Тийм ээ. Тэгэхээр Яаковын бурхан гэж яагаад бичээч энэ ард түмэндээ хэлхийг хүссэн гэхээр манай эцэг өвгдийн бурхан бол амьд юм шүү. Манай эцэг өвгдийн бурхан биднийг Египтээс чөлөөлсөн юм шүү гэдгийг өөрийнхөө дараа үеийнхэн хүмүүст бол хэлж өгч байгаа. Тийм учраас өнөөдөр бид нар бас чуулганыхаа хүүхдүүдэд өөрийнхөө үр хүүхдүүдэд Есүс Христ гэдэг бол хин юм бэ гэдгийг ингэж одоо үлгэрлэж, захиж энэ түүхийг маш их сануулж хэлдэгүү гэдэг. Маш их чухал тийм ээ. Бурхан бидний төлөө юу хийсэн юм бэ гэдгийг. Тийм учраас бурхан бол Яаковын бурхан гэж байгаагаараа энэ бичээч өөрийнхөө ард түмэнд бурхан бол амьд, бурхан үүр дөршдөг. Бурхан манай ард түмэнтэй бас хамт манай ард түмнийг ингэж түүхээр хөтлөн дагуулсан амьд энэ одоо бурханаар дослон томилогдсон хүн байгаамаа гэж. Дослон томилогдно гэдэг нь бол Мишаях гэдэг энэ үг буюу дээр үед бол хаадаг дослон томилохдоо дос ингээд толгоон дээр нь цутгаад дослон томилдог. Энэ бол бурханаар тогтоогдсон, бурханы эрх мэдлэр тогтоогдсон хүн гэдэг бол онцгой энэ томилолт бол байгаа. Ямар нэгэн одоо санал асуулга ард түмэнд явуулаад одоо тийм ээ за бүгдээрээ Давидыг хаанаараа сонгох уу? За гар өргөе, олонхий тоогоор шийдье гэж байгаа зүйл биш. Энэ бол яг бурханаар
Бурхны тослон томилогдсон хүн гэдэг бол Бурхан өөрөө тэр хүнийг тослон томилсон гэсэн үг. Дээд ирэх мэдл тэр хүнийг тослон томилсон гэсэн маш онцгой одоо нэг юм тосолгоо байгаа. Тийм ээ. За Израилийн уянгат дуу зохиогч гэдэг нь Давид хааныг ер нь 4000 дуу зохиосон гэж үздэг. Давид хаан бол маш гоё уран хаан байхаас гадна хөдөөхээр хонь хариулж явахдаа ятг хөгжмийг тийм ээ утаст одоо хөгжмийг маш гоё уран чадварлаг тоглодог. Маш гоё бас зохиогч. Маш олон гайхалтай дуунуудыг бол зохиосон тийм хүн байж. За тийм учраас Давид хаан бол өөрөө юу гэж хэлсэн гэхээр 2 дугаар ишлэгийг харвал Яавегийн сүнс гэж. Энэ стандарт монгол орчуулга дээр сүнс гэдгийг бас Бурхны хүч гэж бас ийм утгатай юм байна. Сүнс гэдэг нь одоо олон утгатай. Жишээлбэл гар гэдэг үг монгол хэлэн дээр зөндөө олон утгатай тийм ээ. Удирдал зурагтны гар авиадэр гэж хэлж болно. Утсыг бас гараа авиадэр гэж болно. Машины гар гэж байна тийм ээ. За янз бүрийн гар гэхэд дугууны гар гэд хэлэхэд дугууны гарыг хэлж байгаатай адилхан. Ерөнхийдөө энэ сүнс гэдэг үг бас Бурхны хүч гэсэн утгатай бас орчуулагддаг, хэрэглэгддэг, ойлгогддог байсан байна. За тэгэхээр надаар дамжуулан ярьлаа гэж. Тэгэхээр сонин Бурхныг бид нар хаана байгаа юм бэ гэж харах гэж чаддгүй. Гэтэ Бурхан хоёр замаар өөрийгөө илчилсэн. Нэг нь байглаар. Байгалыг хараад Бурхан өөрийгөө илчилсэн байна. Сонин байгалыг хараад вау, ямар дуу албан гайхалтай юм бэ гэдгийг бид нар байгалаар дамжуулан Бурхан өөрийгөө илчилсэн юм бэ гэдгээ. Байгалыг хараад Бурхан ямар агуу юм бэ гэдгийг бид харах боломжтой. Хоёрт Бурхан үгээрээ дамжуулж өөрийгөө илчилсэн гэж байгаа. Үгээрээ. Хин юм бэ? Яадаг юм бэ гэдгээ тийм ээ? Үгээрээ дамжуулж илчилсэн байдаг гэж. Тийм ээ? Тэгэхээр бид нар одоо дарга анги хийцэн янзын гоё хазаар юм уу, янзын гоё имэйлийг хараад одоо тэр хүн ямар одоо хүн бэ, ямар сэтгэмжтэй хүн бэ, те уран сэтгэмжтэй хүн бэ гэдгийг бас харж болдог. Эсвэл бид нар Монголын нэрт яруу найрагч Нацагт орж зохиолчийн шүлгийг уншаад дашт оржийн Нацагт оржийн шүлгийг уншаад ямар сэтгэлгээтэй, ямар бодолтой хүн байсан бэ гэдгийг бас мэдэж болдог. Эсвэл Чойнмын шүлгийг уншаад ер нь Чойнмгаа улс төрийг юу гэж харж исэн байна, эх орноо юу гэж бодож исэн байна, тийм ээ? Амьдралыг юу гэж харж исэн байна гэдэг тодорхой тэр хүний өнгө төрх тэндээс харагдаж болно. Яг үүнтэй адилхан Бурхан хоёр замаар өөрийгөө илчилсэн байна. Нэг нь байглаар, нөгөө нь үгээр. Тийм учраас энэ ч хэлсэн. Яавагийн сүнс надаар дамжуулан ярьлаа гэж. Бурхан хин юм бэ гэдгээ, юу хүсдэг юм бэ гэдгээ үгээр дамжуулж илчилдэг юм байна. Сонирхолтой. Тэгэхээр та Бурханыг таньж мэдвэр байгаа бол Бурханы үгийг судал. Бурхан үгээр дамжуулаад өөрийгөө илчилсэн байна. Тийм ээ? За, ярих үг минь хэлэн дээр минь байлаа. Израилийн Бурхан бол ингэж айлдж байна гэж. Израилийн хад гэж хамгаалалт хүч чадлыг илтгэж байгаа хад гэж, тийм ээ? Тэгэхээр Бурхан ингэсэн байна. Бурханаас имэж бусдыг шударгаар захирдаг гэсэн байна. Ерөөсөө мэрэгэн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэхээр Бурханаас имээдэг хүнийг л хэлж байгаа. Мэрэгэн ухаан хаанаас ирдэг вэ гэхээр Бурханаас имэх имэлтнээс л ирдэг. Бурханыг хүндлэх, Бурханыг хайрлах. Хүнд зөвхт байдал хаанаас ирдэг вэ гэхээр Бурханаас имэх имэлтнээс л ирнэ. Өөр хаанаас ч ирэх боломжгүй. Мэдээж энэ дэлхий дээр зөв сайхан амьдарч байгаа, шударга амьдарч байгаа хүн байгаа. Тэгтээ үргэлж шударга байх. Олон талаар шударга байхаас гадна олон талаар зөвхт байх. Нөгөө ариун сүнсний үр жимсүүд байгаа штэ. Хайр, баяр баясгалан, дэвчээр, сайхан сэтгэл, инэрэмж, дүлгүүн зан. Энэ бүх зүйл чинь хаанаас ирдэг вэ гэхээр Бурханаас л ирдэг. Бурханы имэх имэлтнээс л ирж байгаа. Тэгэхээр хүн өөрөө тийм зүйлийг гаргах ямар ч боломжгүй. Яг бол хүн өөрөө гим нүгэлтэй бас нэг талаас. Мэдээж хүнд тодорхой хэмжээний сайхан сэтгэл байдаг, дэвчээр байдаг, тий. Гэхдээ заримдаа бид нар үнэхээр хүч алддаг, үнэхээр бид нар урам хугардаг, үнэхээр заримдаа бид нар яахаа мэдхээ болдог. Харин ариун сүнснээс тусламж гуйх үед, Бурхандаа залбирах үед, Бурханаас эмээх үед аль нь зөв бэ гэдгийг Бурхан бидэнд мэдүүлж өгдөг. Тийм ээ? Шударгаар захирдаг гэж штэ. Шударгаар захирдаг.
шудраг тийм ээ. Шудраг. Тэгэхээр Бурханаас эмээгээд Бурханыхаа өмнө шудраг байгаад ард түмнээ захирж байгаа хүн. Давид хаан одоо хэлж штэ. Өөрийнхөө албатуудад хэлж байна. Өөрийнхөө дараагийн магадгүй эцсийн үгээ хэлж байна. Үххийнхаа өмнө эцсийн үгээ хэлж ийн л гэж бид төсөөлье л доо. Өөрийнхөө үр хүүхдүүдэд хэлсэн байж магадгүй. Өөрийнхөө хөвгүүдэд хэлсэн байж магадгүй. За, Бурханаас имэж ард түмнээ зөвөр захираарай. Шударгаар захираарай. Тэр маш чухал юм шүү гэдэг санааг хэлж байгаа. Тийм ээ. Тэгэхээр хүн өөрөө ямар үед хүн өөрөө зөвхт байдаг юм бэ гэвэл Бурхантай харилцах харилцаатай үед хүн ер нь зөвхт байдаг юм байна. Хүн ер нь зөв шийдвэр гаргадаг юм байна. Хүн бас шударга байдаг юм байна. Тийм учраас ингэж амьдраарай, зөв шударга засаглаарай, зөв шударга ард түмнээ удирдаарай гэж. Магадгүй өнөөдөр бид нар хаан болохгүй л те. Өнөөдөр бид нар чөлөөт ажилласан нийгэмд амьдарч байгаа. Магадгүй та тэгтээ гэр бүлтэй байх. Магадгүй та хамт олонтой байх. Магадгүй та ажил дээрээ ажилчдыг хариуцдаг хүн байж болно. Магадгүй та ач зээнэрээ бас хариуцдаг хүн байж болно. Тэгтээ Бурхны хүсэл юу юм бэ гэж? Зөв шударга амьдрах. Хүмүүс бид нэр зөв шударга амьдрах. Ийм хүн ямар үр шимийг хүртдэг юм бэ? Бурхнаас имэж зөв шударга амьдрдаг хүнд ямар шагнал ирдэг юм бэ? Ямар үр жимс гардаг юм бэ гэдэг нь дөрөвдүгээр ишлэл. Үүрийн туяа, ургах наран мэт, үүлгүй цэлмэг шин өглөө мэт, хурын дараах нарнаар хөрснөө ургах өвс ногоо мэт. Амьдрал нь ийм өнгөтэй өөдтэй. Амьдрал нь ийм гоё шинэлэг. Амьдрал нь ийм гоё үзэсгэлэнтэй байх юм аа гэж. Тийм хүний амьдрал бол яг л ийм байх юм аа гэж. Өнөөдөр хүний амьдралыг үзэсгэлэнтэй болгодог, хүний амьдралыг сүр жавхлантай болгодог, хүний амьдралыг маш хүчрхэг болгодог тэр зүйл бол Бурхны өмнө зөв амьдрах. Таны юутай вэ гэдэг их чухал биш. Нэх их чухал биш Бурханд. Бурхан таны зүрх сэтгэлийг сонирхдаг юм байна гэдгийг харуулж байгаа. Бурхан үгээрээ. Бурхан хүний зүрх сэтгэлийг л маш их анзаардаг. Өргөлөөс илүүгээр. Таны өргөж байгаа өргөлөөс илүүгээр таны зүрх сэтгэлийг Бурхан нягтладаг. Зүрх сэтгэлийг анзаардаг. Таны зүрх сэтгэл дотор юу байгааг Бурхан сонирхдаг гэсэн үг. Тийм учраас тийм хүн гэдэг ямар гоё вэ гэдэг нь Бурхны хувьд ингэж штэ. Үүрийн туяа, ургах наран. Яа. Үүлгүй цэлмэг шин өглөө. Хурын дараах хөрснөө ургах шин ногоо мэт болоо гэж. Бурханд тийм гоё үзэсгэлэнтэй байдаг байна штэ. Шудраг хүн гэдэг. Бурхны өмнө зөвхт амьдарч байгаа хүн гэдэг. Ард олноо зөвөр засаглаж байгаа хүн, тийм ээ. Тийм учраас Давид хаан хэлсэн. Өрх гэр минь Бурхантай хамт шүү. Үн мөнхийн гэрээ тангараг хийсэн тэрбээр имхэлж бүгдийг сахижээ. Хамаг аврал бүхий л хүслийг минь хантал биелүүлэгч нь тэрээр босуу гэж. Үн мөнхийн гэрээ тангараг хийсэн гэдэг нь мэдээж Давидын удмаас Есүс төрсөн байдаг. Сонин. Тэгээ Есүс одоо дэлхийг хаанчилж байгаа. Энэ дэлхийн хаан Бурхны хүү бол Есүс Христ гэдгийг бид сайн ойлгох хэрэгтэй шүү манайх. Тийм учраас үн мөнхийн гэрээ тангараг хийсэн тэ Бурхан Давидтай гэрээ тангараг хийсэн байна. 2 дугаар Шимээл 7 дугаар бүлгийг харах юм бол би чиний үр удмыг тийм ээ Ерүслэм хаанчлах үр удам игнэгт батчихыг бас хэлсэн байна. Давидын удмаас Есүс төрсөн байдаг. Тийм учраас Давид хаан хэлсэн Бурхан бол үнэхээр итгэмжит зөвдөл байх юм бол бүгдийг амлснаа тангарагснаа биелүүлдэг, бүгдийг имхэлж, бүгдийг сахидаг, хамаг аврал, бүхий л хүслийг минь хантал биелүүлэгч гэж. Стандарт Монгол орчуулга дээр маш гоё орчуулагдсан байгаа. Хамаг хүслийг минь хантал биелүүлэгч гэж. Мэдээж энэ бол юу ярьж байгаа нөхөр аврал. Мэдээж энэ бол мөнх ам. Мэдээж Бурхантай харилцах харилцаа юу юуны төрөнд орж байгаа.
Мэдээж хүний туйлын хэрэгцээ шаардлага бол мөнх ам авралыг авах. Бурхантайгаа харилцаатай болох нь хүний туйлын хэрэгцээ шаардлага. Тийм ээ? За ингээд харьцуулсан. Бурханаас эмээгээд ард түмний шударгаар засгалдаг. Тийм хүн энгийн байхад харин нөгөө талдаа олиггүй муу хүмүүс 6 дугаар ишлэл. Хөөгдөж туугдах нь гарцаагүй. Тэд шатаагдаад дуусна гэсэн санааг л хэлсэн. Тэгэхээр аль талд нь бид нар зогсох вэ гэдэг бидний сонголт. Бурханаас эмээгээд зөв шударга сайхан амьдрах уу? Нөгөө 5 дугаар 4 дугаар ишлэлд гарч байгаа тэр үр шимийг хүртэж амьдрах уу? Аль эсвэл 7 дугаар ишлэлийн үр шимийг хүртэж амьдрах уу гэж. Магадгүй олиггүй хүн гэдэг ямар хүнийг хэлж байгааг гэвэл Бурханаас эмээдэггүй байж болох юм байна. Зөв шударгаар засгалдаггүй хүн байж болох юм байна. Олиггүй хүн гэдэг бол магадгүй Бурхантай харилцаагүй хүнийг бас хэлж болох байх. Магадгүй Бурхантай харилцаатай боловч Бурханаас эмээдэггүй бас эсвэл хүн байдаг юм болов уу гэж. Тэгэхээр хүнийг зөв болгодог хүн байнгын зөв байх. Байнгын хүн тийм ээ. Аль болох хүн гимшиж, аль болох Бурханыхаа өмнө зөвхт байх. Тэр зүрх сэтгэлийг Бурхан л өгч байгаа. Мэдээж Давид хаан гим нүгэлт хүн байсан. Мэдээж Давид хаан алдсан, онсон. Тийм ээ. Гэхдээ Давид хааны үндсэн хүсэл, үндсэн хараа зориг бол Бурханыхаа өмнө би зөвхт байх юмсан гэсэн эрмэлзэлтэй байсан нь бол харагдчихэдэг. Тэр мэдээж яг бидэртэй адилхан гим нүгэлт хүн байсан. Тэгвэл Давид хаан гим нүгэл үлдээл ер нь өөрчлөгдөд яадгийн ч гэдэг юм уу. Тийм бодолтой хөтлөгдөөгүй. Харин Бурханыхаа өмнө гимшдэг. Бурханыхаа өмнө би зөв байх юмсаа. Би бол гим нүгэлтгүй юм байна. Бурхан минь та намайг өөрчлөөрэй гэсэн мөнх үргэлжийн тэр одоо Бурхантай ойр байх гэсэн тэр зүрх сэтгэл нь бол харагдчихэдэг. Тиймдээ ч магадгүй Давид хаан энэний өмнөх бүлэгт Бурхан ямар сайнаар намайг шагнадаг юм бэ? Миний мэдхгүй ард түмэн хурж ирж надад бухих юм. Миний мэдхгүй ард түмэн хурж ирж надад үйлчлэх юм. Тийм ээ? Ямар гайхамшигтай зүйлийг Бурхан надад өгчвөө гэдэг. Тэр одоо зүйлийг хэлсэндээ харин тиймдээ ч 8 дугаар ишлэгийг хараад бид нар энэ маш олон баатруудын нэрс, хүчит ирсийнхэн нэрс гардаг. Магадгүй энэ дотор харь үндэстний хөлсний цэргүүд ч явж байгаа Давид хаанд үйлчилсэн. Давид хаанд яг боддоор юуны талаар хэлж ирсэн бэ гэдэг нь бол харагдж байгаа. За энэ дээр бол 8 дугаар ишлэлээс харах юм бол Яшоб Башавет гэдэг залуу тийм ээ 3 баатар гэж тэгээд жоохон байхад 3 баатрын зураг гэл эмээгийн герт юм ишкамны юм дээр Орсын нэг сахалтай 3 баатар гоё 3 баатрын зураг гэл нэх гоё зураг байгаад би хардаг байж үлээ. Тэрнтэй яг би адилхан надад санагдаад байгаа. Энэ 3 баатрын тэргүүн нь энэ Башавет гэдэг энэ тэргүүн нь жадаараа 800 хүнийг хөнөөсөн. Вау. Нэг хүн 800 хүнэн гэж Америк кинон дээр гардаг шиг л болох гээд байна. Нэрээ. Америк кинон дээр гардаг шиг л юм болох гээд байна, тийм ээ. Гэхдээ энэ яг сонин шүү. Нэг л баатар жадаараа 800 хүнийг хөнөөсөн гэж шүү дээ. Ямар мундаг юм бэ те энэ бол үнэхээр гайхамшигтай. Энэ яг хүний үнэхээр амьдрал болсон гэдэгт итгэмээргүй, тийм ээ. Үнэндээ л фантастик. Үнэндээ л дэлхийгээс тасарчсан юм шиг, тийм ээ. Үнэхээр энийг ингээд итгэгч биш хүн энийг хэрвээ уншвал энэ чиг уран зохиолын ном байна даа л гэж бодохоор те хүн санаанаас л зохиосон юм байна да гэж бодохоор гэтэл яг энэ түүх үйл явдал байгаа шүү дээ. Яг л нэг хүн 800 хүнийг жадаараа хөнөөс. За Адино гэдэг бас гэж нэрлэж ирсэн энэ үнийг. За 9 дугаар ишлээс хараад нөгөө 3 баатрын нэг нь Илазар гэж тийм ээ. За Плешетүүдийг бол доромжилсан байна. Плешетүүдийг үл тоомсорсноос болоод Давидын цэргүүд айгаад ухарсан байна. Гэтэл энэ Илазар ухасхийн орж гар нь цуцаж элдэндээ зууралтлаа.
Пелешүүдийг хядсан юм гэж тийм ээ. Гэхдээ сонин одоо энэ тэр өдөр Явэ агуу ялалтыг сойрхсон л гэж байгаа. Агаад бусд нь үргэстийг тонох гэж л ирсэн. Гэхдээ тэр нэг хүн яагаад 800 хүнийг ялаад байна? За энэ Азар Элазар гэдэг хүн бас яагаад одоо ингээд гарандаа бүр илдээ наалт байлдаж чадаад байна уу гэхээр бурхан л тэр цаана ажиллаад байна. Бурхан тэр цаана ажиллаад Давидэд нөгөө өгсөн амлалт яалаа. Нөгөө гэрээ яалаа тийм ээ. Тэгэхээр бурхан өөрийнхөө зөвхт хүний төлөө бас хэрхэн ажиллаад байна тийм ээ. Зөвхт зүрх сэтгэлдээ ард түмнээ зөвөр засгалж байгаа хүний төлөө бурхан ажиллаж штэ. Энэ одоо мундаг цэргүүдийн ялалтанд хүргэж байна. За 11-р ишлэгийг харуул удаах нь хараар хүн Агагийн хүү Шама гэж. Талбай нэг хэсэг тэр зармаг тарьсан байсан ба хүмүүс Пелешүүдээс Пелешет гэдэг бол мөнхийн дайсан. Нөгөө гадар дундын тэнгисийг чинь зүүн эргээр нутгалж исэн энэ хүмүүс байгаа. Мөнхийн дайсан. За Пелешетүүдээс бол зугтсан байгаа. Цэргүүд тийм ээ. Манаадлын цэргүүд. Харин Шама талбайн гол зогсоод тэр газрыг хамгаалж Пелешүүдийг хяар зогсон. Тийхүү Явэ бас агуу ялалтыг сойрхсан юм аа л гэж байгаа. Гол нь тэр цаана нь бол Явэ л ажиллаад байгаа. Бурхан л ажиллаад байгаа тийм ээ. За ингээд Пелешетийн цэрэг Рафагийн хүндэд хуарагнан байхад Адуламын агуу гэж байгаа нь Иерусалимээс баруун урагшаа зойд одоо Бэтлехемийн ойролцоо байж байгаа агуу байсан байна. За Давид бол 30 одоо өөрийн гэсэн шилдэг цэрэгтэй байсан байна. Тэгэхээр энэ бол Бурхны л ивэл ерөөл шүү дээ. Бурхны ивэл ерөөлөөр л өөрийг нь одоо бие хамгаалагч өөрт нь үйлчилж байгаа 30 шилдэг цэрэг гэж тийм ээ. Тэгэхээр та нар боддоо таны төлөө хүн амь насаа дэнжин тавьж таны амийг хамгаалах гэж 30 шилдэг цэрэг таны төлөө ингэж явна гэдэг бол энэ бол Бурхны үнэхээр ивэл ерөөл байхаас өөр ямар ч арга байхгүй. Тийм ээ. Тэр 30 цэрэг шилдэг цэргийн 3 нь яасан бэ гэхээр Давид хаан агууд Бэтлехемд нуугдсан байсан. Бэтлехемд Иерусалимээс баруун урагшаа зүйтэй чиглэлд байгаа. За ингээд магадгүй Давид хаан нэгэн удаа одоо маш их цангаад усгүй болсон байна. Агууд нуугдчихсэн байна. Бэхлэлтэнд байсан. Ингээд энэ Бэтлехемээс очиод надад ус авчирдагч болоосай гэж магадгүй хүсэмжилсэн, тийм ээ. За Бэтлехемээс хэн нэгэн ирээсэй гэж хүсэмжилсэн байж болно. Эсвэл хэн нэгэн цэрэг яваад ус авчраасай гэж. За гэтэл нөгөө Бэтлехемд нь бол Пелешетчүүд хуаргандсан байсан байна, тийм. Дайсны одоо бүхэл бүтэн цэргийн анги хуаргандсан ийм байх үед нь 3 цэрэг нь амь насаа одоо дэнжин даваад золин байж ус авчирж өгсөн. Гэтэл Давид хаан магадгүй явуулсныхаа дараа нөгөө 3 цэрэгээ ус авчираад ингээд ирэхэд маш их хайрлаад миний төлөө одоо хүн ингэж амь насаа дэнжин тавьж явна гэдэг бол би яагаад ч одоо Давид хаан яг энэ үед бол тийм ээ би бол энэ усыг бол ууж чадахгүйгээд эзэн дөргөөд хүний цусыг би уух гэж өгөж тийм ээ. Ингэж одоо хүртэл Давид хааныг хайрлаж, хааныгаа хайрлаж, хаандаа үнэн ч одоо үйлчлэн гэдэг бол энэ бол Бурхны бол ивэл ерөөл байхаас өөр ямар ч одоо гарцаагүй боломж байхгүй. Тийм ээ. За ингээд нөгөө 33 одоо 3 хүчит ир бол маш том ялалтуудыг бол бүтээсэн нь 17 дугаар ишлэл хүртэл харагдаж байгаа. За ингээд 18 дугаар ишлэлээс бол нөгөө Авишэ, нөгөө Яв тийм ээ Давидын үнэхээр маш их насаараа зүтгэсэн, амиа дэнжин давж зүтгэсэн нөгөө баруун зүүн гар нь бол нөгөө 3 яг үндсэн баатрын бол дайтай бол очоогүй юм байна. За зүгээр 30 шилдэг цэрэгт нь бол орж исэн тийм ээ. За Авишэ жадаараа эргүүлээд жад нь одоо хоёр талтаа л эрттэй байсан байж таарах гэдэг шүү дээ. Жад гэхээр бид нэр ерөнхийдөө нэг талтаа эрттэй шиддэг зүйл гэж ойлгоод байгаа. За гэтэл яг тухайн үеийн жад одоо ямар байсан юм жадаа эргүүлдэг байсан байна. Эргүүлж дайтдаг. За эргүүлэхэд 300 хүнийг бол хүүс тэмтэрсэн гэж тийм ээ. За нөгөө 30-ийн хувьд бол нэр хүндтэй. Гэтэ нөгөө үндсэн 3 баатарын бол дайнд бол хүрэхгүйгээр чинээнд нь бол хүрэхгүй байсан. За тэгтээ бол Авишег бол тэд 30-ийн ахлагч нь болох гэсэн. За Беная гэдэг энэ мундаг зоригт дайчин ир байсан байна. За Мов гэдэг бол бас л Йордан голын зүүн үргээр амьдарч исэн нутагтай үндэстэн байгаа. За Мовын бол дайчин ирийг бол бас дийлсэн. За Арслан хүртэл одоо нөөцлүүр гэдэг бол
газрыг ухаад борооны усыг бол хоригдлуулж авдаг нөөц дурыг хэлж байгаа хэрэгцээнд тийм ээ. За энэ бол асланг бол агнжилсан гэхээр энэ Беная бол ямар одоо бас зөрөгтэй дайчин хүн байсан бэ гэдэг нь бол харагдаж байгаа. За энэ нэг удаа Египт иртээ дайдахтаа бол нөгөө Египт залуу нь бол жад барин ирж яхад Беная бол саваа мод барьж очоод сонин тийм ээ, инээдтэй тийм ээ. Саваа модтой хүн жадтай хүний жадыг булаагаад нөгөө хүнээ дийлсэн гэхээр бидний хувьд бол үнэхэндээ л итгэмээргүй. Харин энэний цаана хэн ажиллаад байгаа вэ гэдэг л маш чухал юм. Бурхан мэдээж ажиллаж байгаа энэний цаана. Бурхан ажиллаад саваатай хүн жадтай хүнийг дийлүүлж байгаа. Тэгэхээр бурханд хүний тоо байна уу? Жад байна уу? Зэвсэг байна уу? Тэр бол бурханд сонирн биш. Бурхан үнэхээр үйлдэхээ өрвөл яаж ч үйлдэнэ, тийм ээ. За 23 дугаар ишлэлийг харвал 22 дугаар ишлэлийг харвал за Беная бол өнөөх 3 хүчит эрийн дайтай бол нэр алдрыг бол олсон 3 үндсэн баатрын. Гэтэ Беная бол 30 дайчны дунд үнэлэгдсэн ч өнөөх 3-тай хараахан энэ зэрэгцээгүй. Гэхдээ Давид бол Бенаяг торгон зэргийнхээ ахлагчаар томилсон гэж. Тийм ээ. Торгон зэргийнхээ. Торгон зэрэг гэдэг бол магадгүй шилдэг 30 дотроо бас шилдэг байсан баг, тийм ээ. Шилдэг 10 ч юм уу. Торгон зэрэг гэдэг маш одоо тэр салааныхаа хамгийн сорн болсон хамгийн одоо гоё өнгөтэй өөдтэй жавхаалаг тэр зэргүүдийн ахлагчаар бол Бенаяг томлсон. За ингээд 24 дугаар ишлэлээс 37 дугаар ишлэл хүртэл нийтдээ 31 хүний нэр гарч байгаа боловч 39 дугаар ишлэлээс гарвал 37 хүн байлаа гэж. Уг нь бол яг энэ 24-өөс 39 дугаар ишлэл дээр нийтдээ бол 31 хүний нэр гарч байгаа юм байна. За тэгэхээр бид нар ингэж бодох хэрэгтэй. Энэ мундаг баатруудыг хэн Давидэд өгөө? Энэ мундаг баатрууд яагаад Давидэд ингэж үнэнч зүтгэв? Ямар их ялалтыг Давид хаанд авчирв, тийм ээ? Яагаад Давид хаан энэ их юм амжилттай явв гэхээр ерөөсөө л яг энэ бол мэдээж яг Давидын түүхэн цаг үед дайн дулаантай байсан, маш их дайн дулаантай болж исэн түүхэн цаг үе, маш их одоо ялалт хэрэгтэй байсан, тийм ээ. Ерөөсөө энэний үндсэн шалтгаан нь бол Давид Бурханаас имэж ард түмнээ зөвөрл засагласан юм байна, шударгаар. Тэгэхээр та өнөөдөр магадгүй ямар ч ажил хөдөлмөр хийдэг байсан байж болно. Та зөв шударгаар ажилдгөө. Зөв шударгаар та амьдрдгөө. Та зөв шударгыг эргэн тойрныхоо хүмүүст үлгэрлэдэггүй. Бурханд энэ түүхээс харвал зөв шударга хүн Бурханд ямар тааламжтай байдаг. Тэр хүний төлөө Бурхан юу хийдэг юм бэ гэдэг нь бас харагдаж байна, тийм ээ. Тэгэхээр яг уу ерөнхийдөө бол маш их зөв шударгаар явж байгаа хүн маш хэцүү амьдралаар амьдарч болно. Йовын жишээ байгаа. Йов бол маш зөв шударга, Бурханд хайртай эмээдэг хүн боловч амьдралд нь, тийм ээ, маш хэцүү зүйл тохиолддог л доо. Гэхдээ тэр тохиолдож байгаа зүйл бол Бурхантай тэр хүний харилцааг салгаж чадахгүй. Бурханд бидний хэн бэ гэдэг л их чухал юм байна. Хэн бэ гэдэг. Тэгэхээр бид сайн хүн байж Бурханы хүссэнчлэн, Бурханы тэр тогтоогдсончлан замаар явахыг хэрвээ та хүсчихвэл та Бурхантай харилцаатай л байгаарай. Та Бурханаас бас эмээгээрэй. Бурханыг та хайрлаарай. Бурханыг та хүндлээрэй. Өнөөдөр манай Монгол нийгэмд, манай засгийн газарт магадгүй сайнтай, саартай зүйл их байгаа. Тэгтэл манай засгийн газар улам илүү цэвэр, улам илүү шударга, хээл ахвал багтай болосоо л гэж ард түмэн бид хүсэмжилдэг. Тийм ээ. Тэгэхээр хүнд тэр зөвхт байдал хаанаас ирдэг юм бэ? Давид хаан яагаад ингэж зөв шударгаар засгалж чадав? Мундаг хүн байсан юм багтаа гэж бодвол ерөөсөө Давид хаан Бурханаас л имэжсэн. Бурхантай л харилцаатай, өөрийгөө харилцаатай байлгаж ирсэн. Тэгэхээр юуны төрөнд бидэрт хамгийн чухал хэрэгцээтэй зүйл бол Бурхантай харилцаа шүү. Та Бурханы үгийг уншаарай. Бурханы үг танд итгэлийг өгнө. Бурханы үг Бурхан тантай харилцаанд туслах зорилготойгоор бас өгөгдсөн. Та Бурханы үгийг уншаарай. Бурханы үгийг та амьдралдаа хэвшил болгоорой.
хүний зүрх сэтгэлийг юу аз жаргалтай байлгадаг юм бэ гэвэл зөвхт амьдрал юм байна. Ягаад гэвэл хүн хулгай хийчээд дараа нь хүний зүрх сэтгэл сонирн болчдөг. Хүн худлаа ярьчаараа дараа нь сонирн болчдөг. Хүн бусдыг гомдоочхороо сонирн болчдөг. Хүний зүрх сэтгэл тавгүй болчдөг. Тийм ээ? Тэгэхээр хүний зүрх сэтгэл чинь зөвхт байж иж жаргалтай байдаг юм байна. Тэ? Миний ээж хамгийн жаргалтай гэж гой зохиолын дуунууд бид нар дуулдаг. Гойч аялгаутай. Миний ээж хамгийн жаргалтай гэдэг тэр үг бол магадгүй бид нар Библийн утга санаан дотор оруулж ойлгвол хамгийн жаргалтай зүрх бол хамгийн зөвхт зүрх л байдаг юм байна гэж. Яагаад гэвэл хүн муу юм хийгээр хүн хүний зүрх сэтгэл тавгүй болчдөг юм байна. Тийм ээ? Хүн муу юм хийгээд тэгэхээр хүний зүрх сэтгэл болонгортдаг юм байна. Тэгэхээр хүн зөв байж ич хүн аз жаргалтай байдаг юм байна. Шудраг байснараа, бусдыг хайрласнараа, үнэнч байснараа, дэвчээртэй байснараа, гэм нүглийг ялснараа. Тийм ээ? Тэгэхээр Бурхан биднийг аз жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Зовлон шаналгүй. Тийм учраас гэм нүглээс үйлдээд зовж шаналж байгаа хүмүүс Есүс юу гэж хэлсэн гэхээр хүнд ачаа үүрээ дарамт үүргэстэй над дээр ир би та нарыг амраая гэсэн бохоггүй юу. Тийм учраас Есүс Христ бидний гэм нүглийг тэр буруутгалыг өөр дөрөө үрээд загалмаа дээр цовдлогдсон. Тийм учраас Бурхны өмнө бид буруу юм хийх үед та хэрвээ гимшвэл гэм нүгэл чинь уучлагддаг. Ингээд бидний зүрх сэтгэл тэнхэрдэг. Яг гэвэл бид буруу юм хийгээд бидний зүрх сэтгэл харанхуугаар дүүрэх үед Бурхантай хэн эвлэрүүлдэг вэ гэхээр Есүс Христ эвлэрүүлдэг. Ингээд Давид хаан хичнээн буруу юм хийсэн ч гэсэн Бурхны өмнө гимшээд Бурхантайгаа харилцаатай болоод ингээд Бурхны өмнө зөв зүйл хийдэг хүнийхээ төлөө Бурхан тийм ээ ямар их одоо нэгдүгээр ишлэлдэр хэлсэн өндөрт өргөмжлөгдсөн гэж өөрөг хэлсэн. Өндөрт өргөмжлөгдсөн. Тэгэхээр тэр өндөр байр суурьнд Бурхан Давидыг тавьсан. Магадгүй Давидын зүрх сэтгэлийг харахаар айгүй хөөрхөн зүрх сэтгэлтэй хүн байсан. Бурхан харсан ч Бурханыгаа хайрлах юмсан, Бурханыхаа үгийг дагуу явах юмсан гэж тийм ээ. Тэгэхээр бид нар ямар хүүхэд хөөрхөн харагддаггүй. Аав ээжийнхээ үгэнд ордог. Ахын наснаа хүндэлдэг тийм ээ. Ах эгчийгээ сонсдог. Тийм хүүхэд их хөөрхөн байдаг. Зөөлөн зүрх сэтгэлтэй тийм ээ. Шудраг, үнэн шудраг. Тийм хүүхэд маш их хөөрхөн хайрлагдмаар харагддаг. Яг үүнтэй адилхан магадгүй Бурхан Давидын зүрх сэтгэлийг харахад маш хөөрхөн зүрх сэтгэлтэй хүн байсан баг. Тийм учраас бидний хувьд та зүрхээ хамгаалаарай. Таныг амар тайван аз жаргалтай байлгах зүйл бол зөвхт амьдрал юм шүү. Аврагдсан тэр амьдрал юм шүү. Бурхантай зөв болгогдсон тэр амьдрал юм шүү. Яагаад гэвэл гэм нүгэл бол Бурханаас биднийг хагцуулдаг. Гэм нүгэл бол Бурхантай бидний харилцааг тасалдаг. Гэм нүгэл үйлснээр маш олон зүйл бидний амьдралд буруугаар хэрэгдэг. Харин энэ болгоныг шийдэхийн тулд Есүс Христ таны бүх үйлдсэн гэм нүглийн төлөө загалмаа дээр цовдлогдсон. Бурханд уучлашгүй гэм нүгэл гэж бол байхгүй. Тэр үргэлж биднэрт уучлалыг өгдөг. Үргэлж бидрийг Бурхан өөрлөгөө чиглүүлдэг. Тэр цэцгэлсэн, хөгжсөн, үр жимстэй сайхан амьдралаар амьдраасаа гэдэг тэр гайхалтай бэлгийг бол Бурхан бидэнд өгсөн байгаа. Тийм учраас Сатан бол ялагдсан. Гэм нүглээс Бурхан биднийг чөлөөлсөн, эрх чөлөөнд гаргасан. Тэр гэм нүглийн уруу татлагуудыг ялах хүч чадлыг Бурхан бидэнд бэлгэлдэг. Ингэж бид чөлөөлөгдсөн хүмүүс байна. Бүгдээрээ Бурханы өмнө нэрээр залбирцгаая. Баярлалаа Бурхан минь. Та биднийг өөрчлөөрэй. Та биднийг шинжлээрэй. Таныг хайрлах, танаас эмээх зүрх сэтгэлийг өгөөрэй. Тантай маш гүн гүнзгий харилцаатай байхад Бурхан минь та туслаарай. Есүс Христийн нэрээр гун залбирлаа. Амен.